Аз жаргалтай амар тайван амьдрахад хамгийн чухал зүйл бол тав тухтай орчин тохилог гэр орон юм. Нээсэдийн сонгон архин дүүргийн 32 дугаар хорооны иргэн самдан давж дугаа 2009 онд тэтгэврт гарснаас хойш мөрөөдлийнхөө байшин өөрөө барьж хашаагаан тогтчулж эхэлсэн байна. За манайх бол амбал дөрвөлээ. Хоёр хүүхэд минь одоохондоо тусдаа бас орон сууцуудаар амьдардаг. За би бол гэр бүлийн хүний хамт одоо эндээ бол үндсэндээ амьдардаг. Хүүхдүүд маань амралтынхаа өдрөөр одоо ирцгээдэг. За энэ барилгыг бол 2009 онд цэргийн хааж байгаа тэтгэвртээ гараад тэгээд одоо барьж эхэлсэн. Тэр жилээ дуусгаад тэгээд одоо гадна талынхаа хашаа хороог явц дунд нь хийсээр байгаад одоо өдий зэргийн тогтчлолтой болсон. Тийм ч учраас энэ жил бол ухаандаа одоо энэ нийслэлийн бас нэлээд тогтчил соёлжтой айлын тоонд орж шагнал урамшил авсан юм байна. За манай байшин бол ерөнхийдөө 2 давхар 10 метрийн зайтай тэгээд дээдлэлтаа бол 2 өрөөтэй мөн одоо халуун ус хүүтэн усны нөөцийн савнууд байрладаг. Доороо бол нэг том өрөө жорлон байрны өрөөтэй. Ингээд нийт дүнгээр бол бүх өрөөндөө жорлон халуун устай, саавунтай, цэвэр бохрын системийг бүрэн шийдсэн. Бүх асуудлыг бол өөрийн журмаар хийдэг. Өөрийн журмаар гэдэг нь юу гэсэн үг вэ зэрэг гүний хутагтай улсаас зөвхөн тоог захилгааныг авч хэрэглэнэ. Энэ жилээс бол ухаандаа Газком гэдэг компани Япон улсаас оруулж ирсэн ухаалаг хийн халаалтын системийг тавьсан. Манайх бол ухаандаа гэрт амьдрах бас нөхцөлийг бүрдүүлэх, сайн сайхан байлгах. За өр хүүхэддээ одоо бас гайгүй шиг юм өвлөөд үлдээч хинтэр санаатаагаар байшингаа зорж барьсан. Зүгээр ер нь тэр зорилгондоо бол хүрсэн. Мэдээж хэрэг 100% сайхан гэж би одоо хэлэхгүй. Дутагдaltaй юм бас ахар шахар бий. Гэхдээ бол хүмүүний амьдрал одоо хэрэгцээтэй бүх зүйлийг бол би хангасан гэж ингэж үздэг. За хамгийн гол юм бол ухаандаа нийслэл хотод юу байх юм гэхээр зэрэг нэгдүгээрт одоо цэвэр ус, хоёрдугаарт бол бохир ус, гуравдугаарт халуун ус гэсэн ийм 3 зүйл халаалттайгаа ингээд 4 зүйлийг шийдчих юм бол одоо орчин үеийн тоглог амьдралаар хүн бол амьдрахад бүрэн бололцооно юм аа. Залуу наснаасаа мөрөөдөж байсан одоо нэг сайхан модтой, нэг сайхан эрүүл газар одоо ингээд сайхан агаар устай ийм мөрөөдлөө биелүүлж ингэж амьдрах одоо ийм хүсэлтэй байсныгаа энэ дээрээ одоо биелүүлээд байгаа ийм хүн. Тэгээд энд бол нийт дүнгээр юу гэхээр зэрэг зөвхөн байшин барай зогсохгүй гадна талаар нь одоо хашаалаад тэгээд дотор нь бол одоо 24 5 төрлийн мод. Энэ дотроос нийт дүнгээр 300-аад ширхэг одоо ийм мод. Мод буут одоо жимсгэн одоо тийм юм тариалаад тэгээд одоо 10 жилийн хөдөлмөрөөр бол энэ хүү хашааг одоо ингэж босгосон. За яг одоо ухаандаа хүний амьдралын шаардлагын дагуу ухаандаа нас энтер хахад ирэх үед бол хүн хаалгуудын онгойлгох энтер гэдээ бас нэлийн одоо тийм өөрт төвөгшөлтийн асуудлууд гардаг. Тэрүүнийг одоо бас нэг эрхээвш автомат одоо орчин үеийн юмтай болгоё гэж энэ бол хаалганы мотор. За хаалга маань бол алсын удирдлагатай бидэнд орж гарахад одоо төвөггүй. Энийг бол харин өнгөрсөн жил бид нар бол одоо ингэ төхөөрөмжилж хийсэн. За хашаа бол энэ тусгай дээрээс нь өрж шахдаг энэ Оросын тусгай технологи байдаг DC гэдэг. Тэр DC гэдэг технологиор хашаагаа бол өрж хийсэн. За хашаан дээгүүрээ бол тор татсан бас одоо энд зарим нэгэн талаар бол ухаандаа бас сулгай зэлгийн дэмаа алдаж ийсэн юм надад ухаандаа түүх. Тийм учраас бол хашаан дээгүүрээ тор татаж харин тэрнээс хойш сулгай зэлгийг бас багассан шүү. За энд бол жимсний моднууд байна. Жимсний жишээлх юм бол энэ бөөрөл зүгэн. Энэ бол тэхийн шээг, тэр бол үрэл. За эднэр бол одоо ингээд жимсээ бас одоо зохимжээгээр өгж эхэлж байгаа. Ийм одоо жимсний төрлийн моднууд бол манайд олон бий. За энэ замын хоёр талаар байгаа модыг бол бид нар 2010 онд тарьсан. За урдлын хэсгээр нь бол одоо буургаас, хойд хэсгээр нь бол саваа мод ургуулж байгаа. За саваа мод бол яг уу ерөнхийдөө нэг 35-аас 40 см-ийн бараг л 25 см-ийн урттайгаар өдий зэргийн тайрхайг л одоо анх суулгасан. Бургас хоёроо. Тэгээд энэнийг одоо додомдоод ингээ ургуулсны хүчинд бол яваандаа бол ийм өндөр болж одоо ингэж ургаж байгаа.
Нийслэл хотын иргэд бид өөрсдөө хичээж хөдөлмөрлөж чадах юм бол тав тухтай орчинд амар тайван аз жаргалтай амьдрах боломж бий. Өөрийн өөхгүй хүч хөдөлмөрөөр мөрөөдлийнхөө гэрээг бүтээж, залуучуудад үлгэр жишээ болж байгаа самдан давжид болон түүний гэр бүлд аз жаргал, эрүүл их, амьдралын бүхий л сайн сайхныг хүсэн гэрөөй.